Өнөөдөр бүгдээрээ 88 каргоны хаягийг Tapo аппликейшн дээр хэрхэн зөв холбох талаар үздэцгээе. За юун төхрөнд аппликейшн руугээ дараад оръё. За аппликейшн руугээ дараад орохоор нүүр хуудас маань ингэж харагдана. Тэгээд нүүр хуудасынхаа хамгийн доотлын миний хэсэг рүү дараад оръё. За миний хэсэг рүү дараад орохоор дээдлэлт ингэж харагдана. Энэ одоо локейшны зурагтаар ингээд дараад орно. За дараад орохоор энд ингээ оруулах хаягаа зааж өгөх ийм талбар харагдана. За энэ талбарыг бүгдээрээ үн зөв бүгэлж байж одоо бидний бараанууд зөв хаяг дээр ирнэ гэсэн үг. За бүгдээрээ одоо энэ дээр одоо бүглэх хаягаа авахын тулд утасныхаа одоо хайлттай хэсэг рүү ороод 80 cargo 8888 cargo гэмэн гэд орохоор манай одоо каргоны вебсайт маань ингэж харагдана. За вебсайтын маань хаяг холбох хэсэг рүү дараад орохоор бидний одоо бүглэх хаяг маань энд ингээ бэлэн байж байна. Тэгэхээр энэний копи дэх хэсэг дээр нь дараад копидод энийг экселж гарч жаад буцаад энэ дээрээ дарахаар энэ маань автоматар хуулагдчихна гэсэн үг. За энийг бүгдээ окей дараад за энэ нөгөө бараа хүлээж авах энэ хэсэг дээр бүгдээ нэрээ бичээд утасныхаа дугаарыг бичих юм байна. За энэ хэсэг хоосон бооз энэ хэсгийнхийг бүгдээ дахиад нөгөө хаяг руу ороод энэ хоёр дахь хэсгийг нь хуулаад бүгдээ энэ дээр пастлчихна. За энэхээ араас бүгдээ заавал өөрсдийнхөө утасны дугаарыг бичнэ. Өөрийнхөө утасны дугаарыг энэ дээр нэрээ утастайгаа энэ дээр утасныхаа дугаарыг бичиж өгнө гэсэн. За тэрнийхаа дараа бүгдээ энэ дээр ингээ хадгалчихъя. За хадгалчвал бүгдээ ингэж харагдах нь байна. За зөв холбосон буруу холбосон хэсгээ пэйж руу одоо скриншот хийгээд заавал шалгуулаад захиалгаа хийгээрэй. За баярлалаа.